Энэхүү бүтээлийг 100 сая мод өвлүүлэн үлдээе аяны хүрээнд хүүхэд багчуудад амьд байгалийн уялдаа холбоо говь нутгийн онцлогийг таниулах зорилгоор бүтээв. Хэрсэн үрийн аялал. 10 дугаар сар гарлаа. Уудам говьд намрын налгар өдрүүд үргэлжилж байв. Энэ үеэр цагийн төгөл үрээ цацдаг жамтай. Удахгүй их модноос тасран унах өрүүд ирээдүйд говийн ногоохон төгөл болно. Цаг мод бидний үрээ цацах цаг болжээ. Төгөл маань дуу шүү ороод мөн ч сайхан байдаг шүү. Мянган үр говийн хөрсөнд унлаа. Унсан өрөөд хөрсөөгч нарын халамжинд амар тайван нойрсож хахир хатуу өвлийг давна. Өдрөөр ургах өөдөсгөн загууд минь унтаарай. Бүүвэ. Өрн хавар айлчилж навч цэцэг дэлгэрэн орчлонг сэрээсээр гэвч цагийн өрүүд бороо хур хүлээн хөрсөнд бүх гихч нойрсон хэвээр. Тэнгэр минь хур бороогоо хайрлан бяцхан үрсийг минь сэрээгээчтэй. Бороо орохгүй л үрс минь сэрэхгүй. Өдөнгөрөхөд үүлэн ээлж бяцхан цагийн өрүүдийг сэрээхээр тэнгэрт гарч ирлээ. Сайн байцгаана уу, загуудаа. Говийн салхи их хүчтэй юм. Салхинаас болоод замдаа жаахан саатчихлаа. Одоо бид ажиллаа хийхэд оройтойгүй гэж найдаж байна. Бороонд норж чийг авсан өрүүд часхийн ойлголтов. Загууд бяцхан үрсээ тайвшруулан салхинд найган эсгэрнэ. Загийн өрүүд хөрст дэлхийд нутагшин соёолж өдрөөр өсөж эхэллээ. Гэтэл нэг өдөр сүрхий маргаан болов. Мод ургахад нар, салхи, ус, хөрс, байгалийн тэнцвэрт байдал, хүмүүсийн хичээл зүтгэл гэд олон зүйл хэрэгтэй. Аль нэг нь л байхгүй бол бид амьдрахад бэрх гэж аав хэлсэн. Тийм шүү. Бас биднийг ургахад хамгаалж тэтгдэг найз моднууд, сүүдрөөрөө хамгаалдаг өвслөг ургамал, хөрснөөс хоол тижээлийг минь зөөж өгдөг мөөгнүүдийг ч мартаж болохгүй. Үгүй дээ. Би бол говьд ургахаар төрсөн тэсвэр хатуужил сайтай мод. Нар, ус, шим тижээлийн аль нь ч надад хэрэггүй. Цаг чи ингэж ярьж болохгүй шүү дээ. Буйлсны үр ихэд гайхаж харин цагийн үр ихэрхүү царайллаа. Тэгвэл чи наргүй, усгүй, найз нөхөдгүй амьдарч чадна гэж үү? Найзууд удтал маргасны эцэст цагийн үр хэлснээ бодлохоор болов. Энхүү салхи хөлгөлөн төглөөсөө нисэн одлоо. Миний зөв болохыг та нар удахгүй харнаа. Би усгүй ч амьдраад л байна шүү дээ. Удалгүй халуун нартай өдрүүд үргэлжилж цагийн бяцхан үр усгүй хуурайшиж амн их цангасныг ойлгов. Яахаараа ийм хурцнаар гардаг юм бэ? Цангаж өглөө. Цагийн үр тоорын төгөлд хөрхийн алдад харангадан ухаан алдан унлаа. Тоорын төглийн ачаар амьд гарсан бяцхан цаг маргааш нь тэндээс явлаа. Өдөржин бороо орж хатаж цангасан биехэн завөр бүрэн арилжээ. Цагийн үр бороо усчийг хэрэгтэйг мэдээд өөрийнх нь буруу болохыг ухаарсан ч түүнийг хэндэж хэлсэнгүй. Үр цааш явсаар бороотой өдөр нь бүрхэг хүйтэн өдрөөр солигдов. Бороо улам ширвсэж хүйтэрч эхэллээ. Өчигдөр хүн шатаачих гээд байсан нар хайж чигвэ. Цагийн үр тэнгэр рүү хартал бараан үүлнүүд түүн рүү ууртай харж байв. Үүлнүүдээ холдоод өгөөч. Надад нар хэрэгтэй байна шүү дээ. 2 хоногийн дараа нар үүлний цанаас мишэн гарч ирлээ.
Цагийн үр нарны дулаан элчэнд бие шаран хэвтлээ. Ямар сайхан юм бэ? Цэнгэг агаар, нар, бороо гэдэл хэрэгтэй бүхэн минь байна да. Гэтэл гинтийн аюул учрах нь тэрэ. Сахилгагүй элсний ахан дүүс гинэтхэн хөдөлж цагийн үрийг яах хийхин зургүй болж орхилоо. Авраарай! Энд хин нэгэн байна уу? Хөгшин тоорой авраг том гараа цагийн үрлүү сунган элснээс татаж гаргав. Энэ сахилгагүй элснүүдийг дээ. Тэгээд цагийн үр яагаад энд ирснийг сонсоод ийм нэгэн түүхийг өгүүллээ. Би залуудаа яг чам шиг бодож явлаа. Өөрийгөө бусдаас илүү гэж өнгөрч сагсуурн, ойр тойрон дургасан моднуудыг дээрлэгэж тэдний бүх хоолыг үнцээрээ сорон идсэн юм. Хав ойрын минь модод үххэн үхэж төгөл тэр чихтэй гундаж ургахаа байв. Би тэгэхэд л буруу-тайгаа ухаарсан юм. Намайг уучлаарай найзуудаа. Би хуваа хичээж муухай зан гарган та нарыг гомдоосон байна. Бид бүгдээрээ дэм дэмэндээ амьдардаг болохыг би ойлгож ухаарсан. Мод ургахад бусд нь сүүдрээрээ халахлан салхи уснаас хамгаалж модны үнцийг холбон хөрснөөсөө шимт хижээл авахд тусалдаг гэдгийг эцэст нь би ойлгосон. Зэрэгцэн амьдардаг амьтан, ургамал, бичил биетнүүд нь нэг баг шиг бүгд нэгнээ дэмжин төлждөг нь байгалийн гайхамшиг юм. Ингэж манай төгөл үүсэж 100 жил амьдарч байна да. Цагийн үр тоорой модонд талархаад цааш явлаа. Гэвч бас л саадтай тулгарлаа. Ууртай салхинууд арай гэж хөрсөнд бэхлэгдэн өөдөө тэмүүлэн зогсож байсан цагийн үрийг яах ихийн зургүй өөр тийш нь тууж одлоо. Цагийн үр яаж ч хичээгээд салхийг сөрж чадсангүй. Салхинд хийсэж буй цагийн үр тоорой модны хэлсэн үгийг гинэтхэн саналаа. Говийн салхи хэтэрхий хүчтэй учир мод ургамлын үр тэрвэтгай хэдэн 10 жил хөрсөндөө бат бөх суусан том модыг ч хийсгэд явчихдаг. Тиймээс салхинаас болгоомжил. Цагийн үр салхинд туугдан хийсээр л нэг сэртэл нар эсэн дулаахан газар ирсэн байв. Эргэн тойрноо хартал ёр танихгүй олон өрнүүд харагдлаа. Цагийн үрийн нүдэнд хэн нэгэн ирж яваа харагдав. Ургамлын мэрэгжилтэн маш олон төрлийн модны үрийг хөрстэй бортхонд суулгаж, арчилж тордож байна. Би хаана ирчихвэ? Бид оюу толгой компани байгалийн ургамал үржүүлэхийн газар байна. Энд гой цулийн бүсэд ургадаг мод сөг гэд бүхий л ургамлыг бас ховор ургамлуудыг ч бас үржүүлж өсгöd говийн хөрсөн тарьдгийг. Сэргэж тэнхэрсэн цагийн үрийг үржил шимээр арвин хөрс бүхий бортхонд суулгалаа. Хэдэн 7 хоногийн дараа цагийн үр бортохтой хөрсөнд ургасан хөөрхөн тарьцуулж торноод гэртээ харьлаа. Бяцхан цаг аав ээжтэйгэн баяр хөөр дүүрэн уулзлаа. Цагаан гоёо эгч нар бяцхан цагийг энд тэндээс нь барьж үзэн хичнээн том болсныг шагшин магтана. Бяцхан залуу минь ямар том болов вэ? Чамайг бид дахин харахгүй гэж айж байлаа. Энэ бол говь. Говийн өргөн удам тал нутгийн хаа нэгтээ амьдралын баяр баясгал бэлгсэн бяцхан төгөл байдаг. Тэр төгөлд хэн нэгэн буцаж иржээ. Цагийн төгөл инээд хөөрөөр бэлхэн байна. Уудам говь энэ шөнө дуу шуугантай хонно. Учир нь цагийн бяцхан үр адал явдалт аяллахын тухай найз нөхөд гэр бүлдээ ярьж өгөх юм. Тэр одоо зүрүүд байхаа болоод хэрсүү бяцхан цаг болжээ. 100 сая мод өвлүүлэн үлдээх.